За ер нь бол Монгол улсын түүхэнд бараг хамгийн том хулгайн цаг өмнө ицсэн байна да бид. Энийг харин бид нар ярьж чадах уу, дийлэх болов гэдэг асуудал байна. Тэ. Тэр нь юу вэ гэдэг тэгэхээр өнөөдөр хамгийн их мөнгө олох салбар ямар салбар вэ? Уул уурхай. Уул уурхай салбар дотроо бид нар ухаа зөөчдөг хамгийн амархан мөнгө олдог ямар бүтээгдэхүүн бэ? Нүүрс эцэст тий. Тэгээ нүүрс ч одоо зэсийнхаа урд орчихсон. Тэгээд урд хилтэйгээл урд хөрштэйгээл уучраа олчих юм бол тэгээд нэг эдийн засаг гайгүй болно гэсэн юм нэг гордлогын байдалтай л олон жил явлаа шүү дээ. Тэгээд бид нар бас нэг зүйлийг бас аягуулсаа ойлгох хэрэгтэй. Төмөр замаар бид нар нүүрс зөөхөд $8 болох юм байна гэдэг тооцоо хийсэн бол ердөө нодон жил 2021 оны 2 сар гэхэд 1 тонн нүүрс зөөхөд $400 гарсан ба шүү дээ. Та нарт энэ мэдээлэл байна уу? Байхгүй. Та нар төсөөлтөө. Нүүрсний дэлхийн зах зээл $500-600 боллоо. Одоо л бид нар нүүрсээ зарах боломжтой боллоо гэж байхад Монгол улсын нүүрсний үнээсээ хэд дахин илүү үнээр ачаа тээвэр нь явцсан шүү дээ. Тэгээд ачаа тээврийг хийдэг нь улс төрд нөлөө бүхий нөхдүүд байсан байна. Зарим засгийн газрын гишүүд, зарим улсын хурлын гишүүд. Бид нар сүүлийн 10 жил тухайлбал ерөнхийлөгчөөс Алтмаагийн Бат толгой төмөр зам тавиулаагүйгээс болоод бид нар $60 тэрбум боломжоо алдсан гэж ярьж байгаа. Үнэн. Гэхдээ хажуугаар нь тэгж ярьж байгаа мөртлөө одоо яг ижилхэн сонирхлоор төмөр зам тавиулахгүй байх сонирхол бол аль алинд нь байсан байна. Бүгдээрээ л нүүрс зөөдөг машинтай, зарим бүр вагонтой, олон зуугаараа, олон мянгаараа. Тэгээд харагдах байдлаараа ингээд нүүрс нэг эндээс нэг $60-70 аваад хөлийн цаана нэг $150-200 зардаг гэж ойлгоод байтал харин тээвэрлэлт чинь бүр хэд нугалт юм шүү дээ. Нөгөө богны тээвэр гэдэг богны тээвэр дээр чинь тухайлбал 30 км-ийн зай байгаа шүү дээ. Тэг чин өмнөх нөгөө коронавигийн үеэр хязгаарлалт орчлоо бөмбөлөг гэдэр үүсгэн гой зохион байгуулж байгаа гэд байсан. Тэр үед чинь над ирж байгаа мэдээллээр 1 тонн нүүрсийг $400,000 зүүсэн ба шүү дээ. 30 км газар 1 тонн. Тэгээ ингээд бодоод үзэхлээр нэг машинд чинь зөөж байгаа нүүрсийг тооцоод үзэхлээр нэг машин 30 км явахад $60,000 ашиг гэж шүү дээ. Ганцхан машин. Тэ. Тэгээ тэрийг ингээд лицензээр ингээд өгдөг. Тэгээ эрх мэдэлтэй хүмүүс нь ингээд авдаг. Тэгээ янз янзын шалтгаанаар одоо нөгөө коронавигийн хориг гэлтэй. Тэгээ нэг ийм байдлаар нөгөө нүүрс тээвэрлэлт чинь ийм үнэтэй явж байгаа тохиолдолд Монгол улс яаж хөгжих юм бэ? Яаж одоо экспортоо гадагшаа хямдхан гарах вэ? Яаж экспортоо тэлэх вэ? Яаж бид нар доллар олох вэ? Ийм үнэтэй байгаа. Тэгэл нэг төмөр замыг бариулахгүй гэдэг те гацаана гэдэг сонирхол чинь их олон хүнд байд юм байна. Байсан байна. Ялангуяа нөгөө тээвэр дээр ажилладаг нөхдүүдэд. Тэгээ эн чинь бүгдээрээ ингээд нөгөө нууцад орчихсон. Та үзэх боломж байхгүй. Их хурлын гишүүн үзэх боломж байхгүй. Тэгээ мэдээлэл байхгүй. Тэгээ одоо нөгөө засгийн газар нь энэ сарда багтаагаад нөгөө офтекерэнүүдэд ил олгоно гэдгээ хэлж байгаа. Тэгээ сая би чуулган дээр бол одоо улсын хурлын гишүүд нь ажиллаа хийя. Улсын хурл ажиллаа хяналтаа тавь. Тэгээд энэ сарда багтаагаад нээлттэй сонсол явуулъя. Хэн яг яаж хулгай хийгээд байгаа юм бэ? Тэгэхгүй бол улсын хурал дээр л энэ асуудлыг гаргаж ирэхгүй бол дийлдэхгүй юм шиг байна. Маш олон сонирхлууд ингээд нийлчихсэн. Бүгдээрээ ингээд хойлдсон, тийм ээ. Тэгээ пирамид ингээд үүсчихсэн. Тэгэд засгийн газар энэ мэдээлэлээ оруулж ирэхгүйгээр ингээд дарагдчихвэ гэдэг болгоомжлол бас байна. Тэгээ нөгөө талтаа болохоор өчигдөр зүгээр та бүхэн анзаарсан уу юу? Нээлттэй мэдээлэл бомбын хянан шалгах төр хороо гэж байгуулагдсан. Яг хөгжлийн банктай адилхан. Төр хорооны мэдээлэлээр болохоор 17-18 он хүртэлх нөгөө нүүрсний хулгайгаа яриад байгаа юм байна. Гэтэл 22 он хүртэлх хулгайгаа ярьдаггүй. Анзаарсан бол хөгжлийн банкн дээр үгүй одоо нэг тулгааны 70%-ыг ацсан намын үед хийсэн ингээд. Тэгвэл үгүй та нар дийлэнгийн нийсэн ингээл. Одоо энэ нүүрсэн дээр ч яг адилхан юм байна. Яг л адилхан ингээ хулгай хийчихсэн. Тэгэл
Эрх байгчт нь болохоор Арсан намын үед хийсэн хулгай гаргаж ирэх гээд байдаг тий. Арсан нам нь болохоор Ардын намын үед тэгэл хоорондоо ингээд зогцоод байдаг. Өшигний цааны ярьдаг. Тэгээ хинч мэддэггүй. Тэгээ энэ чинь авилгаа бид нар ингээд зогсоохгүй юм бол ус маань өгчихгүй шүү дээ.